За юу яцхан үзэгчтэй Newsack in the House энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай. За энэ удаагийн бичлэг ямар бичлэг вэ гэдгийг та бүхэн бол гарчигнаас харсан байх. Одоо шоронд хоригдож байгаа 10 рэпер part 1. Бичлэг эхлэхээс өмнө видеоны тайлбар хэсэгт байрлах линкэн дээр дараад Newsack сувгийн аль бие усны Telegram сувагт нэгдээрэй. Энэ суваг дээр үзэгчдтэйгээ илүү ойр байхаас гадна сагсан бөмбөг болон хип-хопын хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой. За тэгэл ойрын сонин сайхнаа хуваалцаж байхаас гадна зарим нэг бичлэгүүдээ мань чин тэнд дээрээ постлж байгаа шүү. За тэгээд олон юм яриад явах уу? Бичлэгэнд орцгоё. За хамгийн ихний рэпер бол TK гэдэг 2000 он төрсэн рэпер байна. За энэ залуугийн хувьд бол угаасаа гарч ирсэн цагаас хойш янз бүрийн хил амыг дагуулдаг. Тэгээд асар их гэмт хэрэгтэй холбоотой ийм залуу рэпер юм байна. Угаасаа яг ингээд харахад ч гэсэн нэг юм нүдэнд хүүтэн гарах юмс тээ. За мань хүний хувьд бол 2016 онд зэвсэгтэй дээрмийн хэрэгт оролцсон гэж буруутгагдсан юм байна. За яг энэ хэрэг гарч байх үед нь яг хэргийн газар дээр нэг хүн буудуулж нас барсан бөгөөд за прокурорууд бол TK болон түүний хамтрагчид энэ хэрэгт заавал холбоотой энэ хэрэгт буруутай гэж үзсэн. За хэрэг гарсны дараа шүүхээс TK-ийг гэрийн хорионд байх ёстой гэж байсан ч тэрээр бас гэрээсээ оргоод зугатаацсан юм байна. За яг энэ оргож босч явж байхдаа The Race гэдэг дууга гаргасан бөгөөд энэ дуу бол маш хурдан вайрал болоод YouTube болон стриминг платформуд дээр сая хандлтыг авсан юм байна. За мэдээж удалгүй цагдаа нар бол TK бацааныг барьсан 16 настай байсан шүү дээ тэр үедээ. За тэгээд шүүхээс түнд хүний амь насыг бүлэглэн хороосон. Шүүхийн шийдвэрийг зөрчиж оргож боссон гэж үзээд TK-д 55 жилийн хорийн халыг оноосон байна. Одоо энэ залуу Америкийн нэгдсэн улсын шоронд ялаа эдэлсээр л байна. За дараагийн шоронд байгаа рэпер бол YNW Melly. За одоо шоронд байгаа рэперүүдээс магадгүй хамгийн алдартай нь хаа. За энэ залууг угаасаа ихэнх нь мэдж байгаа байх. Тэгээд мэдэхгүй болон хэргийн дэлгэрэнгүй үзье гэж байх юм бол би өмнө нь YNW-гийн талаар бичлэг хийжсэн. Үүнийг үзээрэй. За мань хүний хувьд бол Murder on My Mind хэмээх дуугаараа бол хит болсон. Гэвч 2019 онд мань хүний нэр бол маш том хэрэгтэй холбогдсон. Прокурорын мэдээлснээр YNW Melly болон түүний найз YNW Bortlen хоёр өөрсдийн крүүгийн гишүүд болох Anthony Williams болон Christopher Thomas нарыг буутсан гэж үзсэн байгаа. За мөрдөн байцаалтын тайланд дурдсанаар хэрэг гарсны дараа энэ явдлыг drive-by буудлага мэт харагдуулах гэж оролцсон гэж бол прокурор тухайн үед мэдэгдэжсэн. Харин YNW Melly-гийн хувьд бол өөрийгөө буруугүй гэж бол мэдээлсээр байсан. Би юусо буудаагүй штэ гэл. За энэ хэргийн хувьд бол яг тухайн үед маш их маргааныг дагуулсан. Тэгээд шүүх хурал нь асар олон хойшилсан. За яг одоогийн байдлаар бол YNW Melly-гийн шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байгаа ч 20 ангид цаатуулагдсан хэвээрээ л байгаа. За тэгээд дахиад хэлчихээ түүнтэй холбоотой би бичлэг хийсэн үүнийг бол заавал үзээрэй. За та хэд бодолтой жинхэнэ нэрийн Jamel Diamonds гэдэг хүн штэ. Тэр харц биеийн хилэмж багаасаа өссөн менталити. Тэр бол үнэхээр буузаргаар энэ бол угаасаа хоёр найзыгаа буутсан. Одоо ерөн зүгээр хэлчихээ эдгээр дурддагдж байгаа 10 рэпер хинээс нь ч ямар ч үлгэр дуурайлал авахгүй шүү. Биднүүсийн даган дуурайх ёстой хүмүүс эдгээр бол ерөөсөө биш. Эднээсээс авах юм юу ч авахгүй. Зүгээр хорвоотлох хийдэр иймэр хүмүүс байдаг юм байна. Тэгээд ийм хэрэг хийчвэл иймэрхүү зүйлд унах юм бэ шүү гэдэг анхааруулгыг л энэ чинээс аваарай дүүнрээ. За дараагийн рэпер бол та бүхэн бараг бүгдээрээ мэдж байгаа хаа. Канадын рэпер Tory Lanez. За түүнийг яг одоогийн байдлаар шоронд байгаа хамгийн ур чадвартай рэпер гэд хэлчихэд юу буруудахгүй дээ. За мань хүний хувьд бол 2020 онд буутай холбоотой хэрэгээр шүүхэд дуудагдчихсан. За энэ хэрэг нь одоогийн Clay Thompson-ы найз охин рэпер Megan Thee Stallion-тай холбоотой байсан. За энэ хэрэг дээр ажилласан прокурорын мэдээлснээр нэгэн үдшилгээс буцаж явахдаа за тэдний хооронд маргаан гараад улмаар Tory Lanez бол буу ашигласан гэж үзсэн. Хэрэг гарсны дараа Megan Thee Stallion хөлөндөө шарх авсан бөгөөд энэ явдал нь маш том маргаан болоод олон жилийн турш бол шүүхтэр хилэлцсэн. Ерөнхийдөө бол маргаан гараал тэгээд Tory Lanez төвчээр алдаа тэгэнгүүт Megan Thee Stallion-ы хөл рүү бууцсан баахгүй. 2022 онд тангарахтны шүүх Tory Lanez-ийг буруутай гэж үзээд 2023 онд түүнд 10 жилийн хорих хэл оносон. За энэ шийдвэр нь бол тухайн үед хип-хоп ертөнцид бол маш их анхаарлыг татаж маш их шууган үүсгээд зарим нэг нь зөв, зарим нэг нь буруу гэж үзэжсэн. Яг одоогийн байдлаар Tory Lanez Америкийн нэгдсэн улсын шоронд ял эдэлж байгаа бөгөөд түүний хуулийн баг, өмгөөлөгчдийн баг нь шүүхийн шийдвэрийг давж залтах гал байж байгаа юм байна. MLB сонирхдаг хүмүүс надаас айгүй их код асууж ирсэн. За тэр хүмүүстэй хандж хэлэхэд Newsack 111 кодоор ихний цэнэглэлттэй 150% урамшуулж байгаа шүү.
За дараагийн рэпер бол Casanova гэдэг рэпер байгаа. За мань хүний хувьд бол Нью-Йоркийн рэп сценд бол маш хурдан алдаршсан уран бүтээлч байсан байна тухайн үедээ. Гэхдээ 2020 онд түүний нэр хүнд маш том ганг болон рэкетийн хэрэгт бол холбогдсон. Америкийн нэгдсэн улсын прокуроруудын мэдээлснээр Casanova нь Gorilla Stone Nation гэдэг гудамжны бүлэглэлтэй холбоотой байсан гэж үзсэн. За энэ бүлэглэлийн хувьд бол дээрэм, хүчирхийлэл болон бусад хууль бус үйл ажиллагаа явуулдаг гэдэг нь бол шүүхээр тогтоогдсон. За энэ хэргийн дараа бол Casanova өөрөө цагдаа нарт бол бууж өгсөн байна. Тэгээд холбооны шүүх түүнд 2023 онд 15 жилийн ялыг бол оноосон байна. Ингэснээр нэг үед хип-хоп ертөнцид маш амжилттай танигдаад явж байсан Casanova нь одоо Америкийн нэгдсэн улсын холбооны шоронд ялаа эдэлж байна. За дараагийн рэпер бол C Murder гэдэг рэпер байна. Тэгээд харьцангуй одоо хуучны рэпер байна. 1990 онд аягүй алдартай байсан байна л да. За энэ рэперийн хувьд бол Master P-ийн дүү бөгөөд No Limit Records-ийн хамгийн танигдсан артистуудын нэг нь байсан юм байна. За гэвч 2002 онд нэгэн night club дээр буудалцаан гарч 16 настай залуу Steven Thomas бол буудуулж нас барсан хэрэг тухайн үедээ гарсан юм байна. За яг энэ хэрэгт бол C Murder холбогдсон гэж прокурорууд үзээд за тэгээд бас шүүх хурал айгүй олон жил үргэлжилсэн. За ингэж явсараа шүүх хурал бүтэн 7 жил үргэлжилж 2009 онд шүүх түүнийг буруутай гэж үзэж бүх насаар нь хорих яланоосон байна. За гисэн хэдий ч C Murder өөрийгөө буруугүй гэж мэдгцээр ирсэн бөгөөд түүний гэр бүл болон дэмжигчд нь энэ хэргийн шийдвэрийг маргаантай айгүй тийм сонин шийдвэр гарцсан гэж үздэг юм байна. Одоогийн байдлаар C Murder Америкийн нэгдсэн улсын шоронд бүх насныхаа хорих ялыг эдэлсээр л байна. За дараагийн рэпер бол бас л хуучны рэпер байна. Big Lurch гэдэг рэпер. За энэ залуугийн хувьд бол 1990 оны сүүлээр underground hip-hop сценээр бол танигдж гарч ирж байсан. За түүний хувьд бол баруун эргийн хит хитэн артисттай хамтарч ажиллаж рэп ертөнцид бол танигдж эхэлсэн. Гэхдээ 2002 онд Лос Анжелес хотод гарсан аимшигтэй хэрэг түүний амьдралыг бүрэн өөрчилсөн. Цагдаагийн мэдээлснээр Big Lurch нь нэг эмэгтэйг хөнөөсөн хэрэгт холбогдсон бөгөөд хэрэг гарсны дараа маш хачиргалтай байдлаар баригдсан гэж мөрдөн байцаалтын тайланд бол дурддагдсан байдаг. За мань хүний хувьд бол баригдахдаа бүтэн бие нь ингэж цус олчихсон. Тэгэд бодит байдлыг ерөөсөө ойлгохгүй, хүний юу хэлж байгааг ойлгохгүй тэгээд бүрэн тагарцсан байсан гэж юм л та. Тэгээд харт амиг хэрэгэлсэн нь ерөнхийдөө тодорхой PCP гэдэг харт амиг хэрэгэлсэн байсан юм байна. Энэ нь аюулгүй хүчтэй харт амиг гэдэг чинь бүр ийм амар зүйл байх нь шүү дээ. Шүүхийн үеэр бол прокурорууд энэ хэрэг гарах үед тэр мансууруулах бодисын нөлөөнд автсан байсан гэж бол мэдэгдсэн. Харин шүүхийн шийдвэрээр Big Lurch-ийг буруутай гэж үзэж түүнд бас л бүх насаар нь хорих ялыг оноосон. За дараагийн рэпер бол Нью-Йорк хотын рэпер байгаа. Тэгээд drill хийдэг K-Flock гэдэг рэпер. За мань хүний хувьд бол 2020-с 21 онд түүний карьерийн эд үе байсан. Тэгээд маш алдартай болсон, сая үзэлттэй дуунуудтай болсон. За тэгээд бусдын адилаар ингэж саагж явж байгаад 2021 онд Нью-Йорк хотод болсон нэг буудлагын хэрэгтэй түүний нэр холбогдоод явцсан. Яг ингэж харангуут ерөөсөө саагж болохгүй заяа. Саагсан ч гэсэн айгүй багцаатай. Одоо жишээ нь энэ залуу тийм амар амжилттай болоогүй бол ингэж саагахгүй байхгүй юу? Тэгэхээр аливаа юм хэмжээнээсээ хэдрээд савнаасаа хайлвал дандаа болохгүй бүтэхгүй иймэрхүү юм руу ордог байх нэ, анхаараарай. За тухайн буудлагын үеэр болвол нэг хүн буудуулаад нас орсон юм байна. За тэгээд яг энэ нас барсан хэрэгтэй холбоотойгоор K-Flock-ыг бол цагдаа нар бариад авчихсан. За энэ үйл явдал нь Америкийн хип-хопод бол маш том шуугааныг тарьсан. Яагаад гэвэл K-Flock-ыг drill урсгалын хамгийн ирээдүйтэй артист гэж бол тухайн цаг үедээ тооцож исэн юм байна. За энэ хэрэг бол яг л YNW Melly-гийн хэрэгтэй адилхан. Тэгээд яг эцсийн шийдвэр нь бол гараагүй байгаа шүүхийн. Тэгээд эцсийн шийдвэр гарах хүртэл K-Flock-ыг шоронд хорьсон хэвээрэл байна. За дараагийн рэпер бол Америкийн нэгдсэн улсын рэпер Ryodan Young OG. За мань хүний хувьд бол бас л Нью-Йоркийн рэпер. Тэгээд underground рэп сценд бол маш хүчтэй байсан юм байна. Мань хүний хувьд бол 2020 он хавцсан асуудалд орсон юм байна. Зөвшөөрөлгүй галт зэвсэг хадгалан борлуулсан гэдэг бол зүйл ангитай. За энэ нь бол ганцхан хот биш, мууч биш, бүр үндэстэн дамсан гэдэг хэрэгээр бол буруутгагдсан юм байна. За энэ хэрэг бол мэдээж ойлгомжтой. Тухайн үед түүний карьерт бол маш том цохилт болсон. Ядчихт те Нью-Йорк хоттой гоё танигдаад, Америктэй гоё танигдаад, дуунууд нь гоё viral болоод карьер нь яг гоё болж яхад бол ийм хэрэгт хорооцолдсон. За мань хүний хувьд бол 2020 онд баригдаад тэгээд 21 онд бол ял авсан. За шүүхээсээ түүнд 6 жилийн хорих ялыг өгсөн ба 2027 онд бол суллагдах юм байна. За энэ рэперийн хувьд бол те шоронд орохоос өмнө нэлээд нэр хүндтэй байсан учраас сонсогчдын хувьд бол маш өндөр хүлээлттэй байгаа юм байна. За энэ удаагийн бичлэг маань бол үүгээр өндөрлөж байна. Тэгээд дараагийн part 2 дээр үлдсэн рэперүүдийг нь ярина. За part 2 гээд ч зогсохгүй, ер нь бол part 3 гээд хийсэн ч болох юм байна лээ. Тэгээд айгүй олон рэпер бол шоронд байдаг юм билээ. За тэгээд залуусаа subscribe дарааг бол subscribe дарж манай суугтныг дээрээ бичлэг таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай. Сакаут траштай.